За юу яцханда 7 хоног маань ийм бүрхэг хүйтэн 7 хоног байлаа. Тэгээд 7 хоногоос хойш бол ерөөхдөө дулаарчих шиг болно лээ. За тэгээд жим рүү орж ирж байна. Манай жим ихэн бол ерөөсөө маш идэвхтэй. Өглөөнөөс эхлээл ерөөхдөө бэлтгэлээ хийгээл байж идэг. За тэгээд жим ихнийг ерөнхий танилцуул бол манай жимд ч бас идэвхтэй тамирчин байдаг. Ер нь манай жим ч юм бол ингээд нэг юм сэлэнгэд ганц байдаг жим. Намайг нэг бичлэг хийгээд идэг болохоор бас сонирхоод бүгдээ гайхаад байх шиг байна. За тэгээд энэ өдөр бол ерөөсө хөлийг хийсэн, хөлийг бол ойлгосон. Бид бүгдээрээ хөлийг хийсэн ялцч тохиолдож байгаад ирээд бэлтгэлээ хийждэг. За тэгээд гэр бүлийнхнийгээ танилцуулъя. Энэ бол манай баг хүү нэг хүн. Тэрээр өдрийн талыг ойлж өнгөрүүлдэг. Энэ бол манай том хүү Чингүү. Хэлэр энэ чи юу вэ? За хажуунаас нь харуулаарай. Тэрээр динозавр судлаач. Энийнда Инглизавр чи яадаг вүлээ? инглизавр сүндэ бүрхэмтэй Сүүлэндээ нэг бөөрийн хэмтэй. Ваа. Тэрээр өдрийн ихэнх цагийг ер нь динозавр судалгаанд зарцуулдаг. Нэг онда. Яа, бож. Нөгөө хүнүүлчлээ. Яа, бог. За нэг юм хүмүүстэй л өдрийг өнгөрүүлдэг бай. Манай гэр бүлийг ерөөхдөө дүгнүүл нэг юм пенго гэдэг төгөлтөн байдаг штэ. За бараг л тэрдээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногт манай сэлэнгэд бараа бүтээгдэхүүний үн ямар байдаг талаар нэг тодорхой яриаг учраас энэ 7 хоногт би та нарт арай дэлгэрэнгүй тодорхой ярьж шийдээд гараа явж байна. За тэгэхээр эн чинь хөдөө орон нутаг учраас махны дэлгүүр бол маш их болон эргээл махны дэлгүүр. Энд бүр Орос гахаа махны дэлгүүр. Тэгээ энд чи ерөөхдөө бол махталчдын гар дээрээс шууд мах нь ороод ирдэг учраас махны үн арай хямдхан. Үхрийн мах бол килограмм нь 24, адууны мах бол килограмм нь 16. За нэг иймэрхүү махны үнэтэй байна. Тэгээд сүү тараг бас энд боломжийн үнэтэй бас гарт их ойрхон байдаг. Ер нь хөдөө орон нутагт бол бүх юм хоорондоо ойрхон л доо. Одоо нэг захаас нөгөө өнцгөр рүү хүртэл бол нэг 10 км яваал дуусч. Тийм учраас нэг хүнтэй өдөр 2 цагаас уулзъя гэж цаг тавлаа гэж бодоход би гэрээсээ 1.55 гэж гарна. Махны үн малчтны гар дээрээс шууд ирдэг учраас хямдхан байдагтай адилхан. Нөгөө талаар эсэргээрээ бол энэ бялууны үн ч юм уу те. Нөгөө дамлаж ирдэг бараа бүтээгдэхүүний үн бол тэнгэр татсан байдаг. Одоо жишээ нь бол энэ бялуунууд бол нэг нь 70,000, 90,000 гэл янз хэмжээнээс хамаарат 110,000 ч гэдэг юм болоо явцдаг. Тэгэхээр дамлаж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бол үнэтэй. Тий. Байрны түрээс ер нь хэд өгдөг вэ гэж бас их сонирхолтой асуулт. Би одоо 3 жилийн өмнө сэлэнгэд ирж байхад байрны түрээс бол нэг өрөө байр сарын 350,000 төгрөг байсан. Одоо бол нэг өрөө байр 450-аас 500 хавцаа болсон, 2 өрөө байр 700,000 болсон, 3 өрөө байр 900,000 болсон байлээ. Тэгээ сард түрээсээ аав. Дэжгүй шүү. Тэгэхээр шинэ баригдж байгаа байр бас ямар үнэтэй вэ гэж бодож магадгүй. Шинэ мэрэгж байгаа байр бол метр квадрат нь сая 800, 2 сая 500 гэл. Хотыг бодвол арай хямдхан. За тэгээ энэ хүртэл үзсэнд нь баярлалаа. Баяр таа.